Шатхууна дутуу шахдаг их гомдол одоогоос жил гаруй өмнө шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт араасаа ирдэг байжээ. Тухайн үед энэ дагуу газар дээр нь шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар стандартчил хэмжилсэн газраас шалгалт хийгээд тасганы явандах шатхуун түгээх станцын А80 шатхууны шахалтын хурд удаан алдаан зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байсан тогтоогдож байсан удаатай. Тэгвэл өдгөө шатхуун түгээх станцуудын энэ байдал ямар байгааг стандартчил хэмжилсэн газраас өчигдөр шалгалт хийсэн юм а. Тус байгууллагаас шатхуун түгээх станцуудын баталгаажилтыг хийхээр 6 сар тутамд энэ шалгалтыг явуулдаг юм. Энэ удаагийн шалгалтаар станцуудаас ноцтой зөрчил илрээгүй гэж байна. Би өнөөдөр одоо энэ 7 4 дахь эштес дээр шалгалтыг явуулж байна да. Үнэхээр одоо ласт тэмдэг хөндөгдсөн одоо гэрчлэгээ урамчаар үлдсэн ч гэдэг юм уу дутуу заалттай байх юм бол зогх шатанда мэдэгдэж мэрэгжлийн хяналтад байсан гишүүнэрийг байлцуулж агаад портфолио хөтөлж тодорхой хэмжээний сая бол тийм зүйл илэрсэн юм гарсангүй. Ерөн сүүлийн шалгалтуудаарч тэр энэ удаад ч тэр шатхуун дутуу шахах асуудал гараагүй гэдгийг стандартчил хэмжилсэн газрын байцаагч хэлж байна. Гол нь зарим иргэд дутуу мэдээллээс болж эсвэл өмнө нь шатхуун түгээх станцууд ашигладаг байсан хуучин төхөөрөмжтэй холбоотойгоор ийм хардлага үүсгдэг гэлээ. Хувийн чин буюу актан гэж байдаг шүү дээ. Тэр актан бол тэд байх ёстой гэдэг тэр хэмжээ нь бол янз янз одоо петровс нэг өөр, магнетритих нэг өөр ч юм уу. Гэхдээ тэр нь бол зөвшөөрөх алдаандаа жоохон илбэлцэлтэй байдаг учраас нэг нь их нэг нь бага явдаг гэдэг хэрэглэгчийн бас нэг тиймэрхүү одоо эндүүрэл ч юм уу байдаг бахаар стандарт хэмжилсэн газраас эсэлхүүний усан шалгажуул жилдвэл 2 удаа баталгаажуулт хийгээ явж байгаа. Дутуу шахаж байгаа, бага шахаж байгаа, эсвэл илүү шахаж байгаа гэсэн асуудлууд бол байхгүй. Эталон хэмжүүр гэхийн төхөөрөмжөөр шатхуун түгээх станцуудыг шалгадаг байна. Шатхуун дутуу шахаж байна уу? Техникийн байдал бүрэн бүтэн эсгээс эхлээд гарчуулах бүхэл зөрчлийг наривчлан шалгадаг гэлээ. Ингэсний үндсэн дээр тухайн шатхуун түгээх станцад баталгаажилтыг олгодог юм байна. Тиймээс жолооч танд шатхууныг дутуу шахах асуудал гарвал тухайн колонкийн баталгаажилтын бичиг гэрчилгээг үүсгэхийг шаардах эрх бий гэдгийг ч онцолж байна.